Өвчний ертөнцүүд аав гэдэг нь ганцхан байд. Аав гамт нь миний төлөө гэж бордон загнахт нь ухаараагүй явсан миний мохоо бахан тэрхэн мөчөд гомцсон сэтгэлдээ одоо өөртөө өвчин харамсаж өгүүлэх сэтгэлээрээ энэ хороогоос халунгацсан таныхаа тухай эрхэм мөртийг таньдаг хүчин зориулж байна. Цаг хугацааны цулбраас зүгцээр цаашаа суусан хурдлах амьдралтайгаа уралцаар амьдралын хөлгүүд талаас сэлүүргүүд завтай зөргөн гарахтаа аав гэдэг хөнгөөгөр амьдралаа би зохиолоо. Бацхан хөлөг байхаас өдөрт миний бодод ороогүй санаад минь багтамгүй аяа сахан мөрөг цагт анзаараагүй явсан. Тэрс аав хүний агуулгыг ойлгосон. Та нар ч ойлгох болно. Тийм ээ. Миний сэтгэл зүгэн бодоод тасаргүй монгож тасагч байгаа байл бүгдөө өөдөө энэ хараа таамаг чадгүй шүтэн нэг тэмдэг нэргэлмэд ааваа бохноо тэних үлэм үгүй дахин харах юмсан аав би тантай хайртай амен би тантай хайртай таны магтаж чадахгүй амен би тантай хайртай таны магтаж чадахгүй амен би тантай хайртай аав минь эд залуу хийж бүтээж явдаг насан дээр үгүй боллоо. Салангаас ол явлаа. Алаг бүрийн элэг үрсэн болохоор аавдаа минь маш хайртай. Хайртай таныхаа хатхан хайрыг үчүүн гэсэн амсаж хан ертөнцөд амьдрахтаа хангаас астаа хүн байж гэж хочин би ухаарсан ходог ухаандаа тунгаасан надад боцтэй тэр хүн надад гайс сайхан сэтгэл сайхан бүгд надад эндинг хорвоод дахиад би түүнийг олж харахгүй. Найз минь аавынхаа ууж муханыг өгдөж алдар нэрийг нь хамгаалж хүмүүсийг дуусаж явах үед намхан 50 царай нүдэнд нь тодорн босоод ирэгч биштэй. Найз минь аав бодлого мөхөөгөө зэмдэж биштэй. Алдаж ондог орсон чанарч мохот үед нь алдар нүдэнд нь нүднэс хорж аавыгаа дурсан. Алдрыг нь өвдөж мөгөрсөн мөр хүүхэд гэр бүлдэн ахиад хизээч дурсахгүй айлгын байж тээ. Аав минь ахиад хизээч олохгүй алган дээр нь атах чигээр тавихгүй аав хүүхэд улааг минь үнэрлэхгүй алгаараа намайг хизээч ирэхгүй. Амен би тантай хайртай таныг мартаж чадахгүй. Өчигдөр төрөл аав намд цэрэн бүгднийг дууг ширтээ өөр дээр намайг дээрээ сууж байсан. Өнөөдөр тэр хүн байхгүй байна. Хан хороогийн ханаас олдохгүй алтан дэлхийд амьдрахтаа аав таныхаа хайр халамжийг хүн их л хүсэх юм да. Миний сайхан аав хүний сайхан байж тээ. Тэр хүнийг амьд бахад гачааг мэдсэнгүй тэр шиш бараг ат үзэхэд бэлэн байсан амьдралын хоромч маяг цаахан зөр өнгөрдөг гэж юу. Амьдрал намайг олон удаа шийтгэлээ хуурлаа одоо болоо биш үү.